Буруу биш. Тэгэхээр ийм байгаа. Нийгэмд бол маш олон асуудал байна тийм ээ. Энэ асуудлыг одоо шийдвэрлэхийн тулд хэсэг залуучууд улс төрөө дамжиж энэ асуудлыг шийдэхийг оролдож байна. Энэ тийм учраас улс төрд орохоос өөр аргагүй. Нөгөө талаар нийгэм бол бүх салбарт бол залуучуудыг бэлдэх ёстой. Манай орн бол залуучуудын орн тийм ээ. 70 орчим хувь нь 35 хүртэлх насны залуучууд байна. Тэгэхээр улс төрд ч гэсэн тодорхой хэмжээгээр залуучууд бэлтгэх ёстой байхгүй юу? Тэрийг бол хэн нэгэн бэлтгэх биш. Залуучууд өөрсдөө бэлдэх ёстой. Нийгэм идэвххээр улс төрийн ажил хийж сурснараа тийм ээ. Ядаж нэг ард иргэдийн эрх ашигыг хамгаалаад талбай жагсаал суглаан зохион байгуулах хэмжээний залуучууд энэ оронд хэрэгтэй байхгүй юу? Ядаж. Тэгэхээр одоо улс төрийн намын дэргэдэх одоо залуучуудын байгууллагад харьяалж байгаа энэ залуучууд бол улс төрийн аргаар нийгмийн асуудлыг шийдвэрлэхийг оролдож байгаа залуучууд. Энэ боломжийг бол улс төрийн намд нээгээд өгсөн байгаа. Та тэр шатамжлага болох гэдэг асуудал ямар байсуу? Шатамжлагын хувьд бол би түрүүхэн хэлсэн оролцооноос шалтгаалж байгаа. Тухайн хүн хэдий ч нэ тэр нам дотор оролцоод явна, хэдий ч нэ асуудлыг хөндөж тавьж чадна. Төдий ч нэ улс төрийн амжилт олоод явна. Тэгэд арт түмнээс хэдий ч нэ одоо дэмжлэг авахаасаа тухайн хүний улс төрийн карьер тодорхойлогдно. Түрүү бас хэлсэн л дээ. Ер нь бол шатамжлага болгож ашиглая гэсэн бас залуучууд байж магадгүй. Тэг бол үгүйсэхгүй шүү дээ. Байна. Тийм бас бодолтой. Тэгэхээр тэр чинь өөрөө түрүү хэлж шүү дээ. Энэ залуучууд өөрсдөө идэх санаачлаа. Өөрсдийнх нь чадвар тий. Тэрийг нь олонх нь үнэлж чадчихвал үнэхээр энэ юм хийж чаднаа. Энэ залуу бол боломжийн чадaltaй залуу биш үү. Тэгээд олонхын дэмжлэг аваад шатшатаар ингээд ахиж чадчихвэл бас болж байна. Гэхдээ зүгээр нэг явц үерх ашгаар орчоод би нэг ингэнэ гэдэг угаасаа тэр чинь бол тийм үзэл бодол тийм нэг юу бол удаан явдгүй шүү дээ. Ямар ч газар бол тийм ээ. Тэгэхээр бол дэмжлэг авч чадахгүй бол тэр дэмжлэг авч чадчихвал сайн л байна. Гол нь зорилго нь би их орны хөтлөө юу хийж чадах вэ? Тэгэхээр би их орны хөтлөө юу хийж чадах вэ? Улс их орны хөгжил төвшөлд яаж ажиллаж чадах вэ гэдгийг миний үзэл баримтал аль намд вэ гэдэг ихлэ тодорхойлчоо. Тэгээд тэр намд ороод намын үйл ажиллагаар явах уу? Одоо нам чинь өөрөө бас бүтцсэн шүү дээ. Өөр намын хороо ингээд анхан шатны байгууллагатай. Намын хороогоор дамжиж явах уу, өөрөөр явах уу, эсвэл залуучдын байгууллагаараа дамжих үү гэвэл тэр тухайн залуугийн бас өөрийнх нь эрх. Бид хэлж үндсэн хуулиар олгосон шатамжлагээс илүү улс төрийн намын дэргэд залуучдын байгууллага бол боломж юм. Залуучууд олгож байгаа боломж. Боломж уу? Тэг боломж. Тэр боломжийг ашиглах нь тухайн хүнээс шалтгаалж байгаа. Энэ бол шатамжлага биш. Тийм учраас олон боломжууд байна. Аль нэг нь учраас боломж гэж хардаг учраас залуучууд их улс төрж гэдэг ч юм уу те аль нэг нам дагах гэдэг ч юм уу дараагийн таваас гуйуулдаг гэсэн үг. Хөтлөгч улс төрд орох боломж байж болно. Хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх боломж байж болно. Асуудал өөрийн өнцгөө илэрхийлж байж болно. Нөгөө талаас би бүрнээ ингэж асуумаар байна л. Хэрвээ уул нь бидний асуудал бол юу гэдэг юу хийдэг вэ? Аль эсвэл энэ юм уу гэхээс илүүтэй надад юу гэж бодогдвол энэ залуучуудын байгууллага залуучуудтай өнөөдөр телевиз үзэж байгаа хүмүүстэй юугаараа ялгардгийг л бид нар илүү сайн хэлж өгөх хэрэгтэй юм шиг зүгээр надад мэдрэмж төрдөг. Тэр тухай бүгдээр ярина. Ихэнх тохиолдолд бол надад ямар мэдрэмж төрдөг вэ? Өнөөдөр бол Монголд намууд нь үзэл баримтлаараа ялгарж байгаа юм баг байхгүй шүү дээ. Яагаад гэвэл өнөөдөр нийгмийн ардчлалын үзэл баримтлал нэмэ гэдэг ингээд нэг нь хэлсэн, нэг нь либерал гэдээ хэлсэн. Гэхдээ хэрэгжүүлж байгаа бодлого нь бүгдээрээ зүүн төвийн бодлого л явж байгаа шүү. Яагаад гэвэл ард иргэдийн чинь амьдрал өөрөө чинэлэг биш байна тийм үү? Тийм учраас тэр хүмүүстэй бид нар татврын бодлогоор нь нийгмийн халамжийн бодлогоор эрүүл мэнд боловсролын бодлогоор ингээ маш олон бодлогоор бид нар зүүн төвийн бодлогыг бүгд зэрэгцэж гараад бүгд хийж. Гэхдээ нэг ийм үг байдаг юм бэл. Өнөөдөр залуучууд нь өөрсдөө улс төр барьж байгаа хүмүүсээсээ илүүтэй их юм хүсч үүдэг. Гэтэл тэр хүслийг нь хангах ус ямар засгийн газар ажиллаж чаддгүй учраас ихэнх залуучууд сөрөг хүчнийг дандаа дэмжиж ирсэн юм а гэж. Магадгүй Монгол Ардын намыг бодлого бариад явж байхад залуучууд ардчил намыг илүүтэй дэмжиж ирсэн энэ хандлагуудыг бид нар мэдэрдэг. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого дээр залуучууд буцаал сөрөг хандлага руу орж ирж байна. Яг гэвэл засгийн газартаа сэтгэл хангалуун биш биш. Тэгэхээр энэ сэвсэн хандлагаасаа илүүтэй бид нарт юу хэрэгтэй вэ нэгвэл өнөөдөр тэр хүн улс орныг тэгвэл аль бодлого нь илүү зөв юм бэ гэдэг тухай хармаар байгаа байхгүй. Сольж үзье. Болох нь уу болохгүй нь гэж бид нар эвлүүлэг тоглоом тоглож байгаа шиг биш. Ер нь эцсийн эцэд энэ улс орны хөгжлийн бодлого нь тэр либерал нь юм уу? Нийгмийн ардчлал юм уу? Аль ногоо үзэл юм уу гэдгээ залуучууд ингээд мэтгэлцэх боломжийг магадгүй би юу гэж боддгоо гэвэл Ардчил намын залуучдын байгууллагын лидер нь гарч ирээд Ардын намын залуучдын байгууллагын лидер нь гарч ирээ хоёулаа манай либерал онлын давуу тал нь энэ тийм үү? Ийм давуу талтай, ийм сул талтай. Нөгөөх нь гарч ирээд манайх энэ давуу талтай гэдгээ нээлттэй ярьдаг болж өнөөдөр залуучууд энэ үзэл баримтлалаар явбал ийм давуу талтай либерал гэж яриад байна л да. Одоо тэнд дуграагүй энэ гурван либерал гэж яриад байгаа юм. Тэгэхээр одоо юугаараа өөр болоод
Тэ эсвэл ингээ адилхан болчиход одоо хийж байгаа бодлогыг л харах хэрэгтэй. Хүн юу гэж дуурж болно зүгээр л бодлого хэрэгтэй. Жишээлбэл мөнгө тараасан, бэлэн мөнгөний амлалт тараасан, цэвэр зүүнний бодлого явуулсан хүнийг ер нь бол хэн нь илүү зүүн рүүгээ гэдэг уралдаа Монголд явсан шүү дээ. Тэрнийхээ хор уршигыг хэдүүлээ хангалттай сайхан эдийн засаг амсаж байгаа одоо тийм үү. А тэр цагт бол хэдүүлээ либерал гэдэг үгийг яриад хэрэггүй. Яг тэр тухайн юуны хувьд бол. Гэхдээ сүүлийн үед надад нэг тийм ч юм уу одоо гин цайныг талгаа жоохон тэнэгдүү юм ороод ирлээ л дээ. Либерал гингүүт нэрээ гой санагддаг юм болов уу? Зүгээр либерал гэдэг үг нь өөрөө заавал чи либерал юм уу арчилсан гэдэг үгийг нэрнийхээ дотор ч юм уу оруулчвал чи өөрөө либерал юм уу арчилсан болох гэдэг юм шиг. Гэтэ энэ чи хамгийн гол нь чи нэрээ юу гэж тавьж болно. Гаргаж байгаа үйлдэл шийдлийг чинь л үр дүн шүү дээ. Ерөөсөө бод хэрэгжүүлж байгаа бодлогыг чи тэрэгрүүгээ л та нар ялгагдах хэрэгтэй. Та нарын тухай ярих юм бол яг хуу ардын нам бол зүүн төвийн үзэл баримталтай тийм ээ. Консерватив, социал демократ. Тэгэхээр ардсан нам бол харьцангуй либерал үзэл баримталтай. Тэгэхээр өнөөдөр засгийн газар бол либерал үзэл баримтлалаа хэрэгжүүлээд явж байгаа. Одоо зүүн төвийн үзэл баримтлал болохоор халамжийг чухалчилдаг тийм ээ. Аль болох ард иргэдээ халамжлахыг хичээдэг. Баруун төвийн үзэл баримтлал болохоор аль болох баялаг бүтээн байгуулалт өрнүүлэх асуудал дээр голцоо анхаардаг. Тэгэхээр өнөөдрийн засгийн газрын үйл ажиллагааг харж байхад баялаг бүтээх тал руугаа явж байгаа тийм ээ. Олон үйлдвэрүүд ашиглалтанд орж байгаа. Ажил иргэдийн өөрсдөө хөдөлмөрлөж баялаг бүтээхийг бол шинжлэлийн засгийн газар дэмжиж байгаа. Тэр утгаараа бол манай нам бол үзэл баримталтай байж байгаа. Нэг үе бол нөгөө нэг сонгуулийн амлалтаас болоод үзэл баримтлалаас аль аль ч нам жоохон хайлтсан тал бий тийм ээ. Гэхдээ өнөөдөр бол намууд өөрсдөө үзэл баримталтай үнэнч байгаад тэр үзэл баримтлалаа хэрэгжүүлэх үйл явц нь зөв байх юм бол тэр үеийн залуучуудын байгууллага хөөе нөхдөө болооч тэргээ дугуйр сонсох уу. Бүрнэ. Би нэг энэ дээр ингэмээр байна. Би ер нь одоо ингээд энэ гурван залуугийнхаа яриаг сонсоод байхад ерөөсөө л нэг түрүүнээс хойш нэг л юм хэлхийг хүсээд дотроо байж чадаад байгаа байлаа л та. Залуучуудаа та нар өөрөө өөрсдийнхөө байгууллагад тийм ээ. Өөрсдийнхөө хамгийн гол нь дархлаагаа л тогтоочих л доо. Би бол тэгэж боддог. Хамгийн гол нь чи хүнээс өөрийн гэсэн яг үзэл бодлоо чи үнэхээр үзэл бодол гэдээ яриад л энэ. Бусдын тэр үзэл бодол явах те. Өөрийн гэсэн үзэл бодлоо чи үнэхээр гаргамаар байгаа юм бол нийгэмдээ тэрийгэ сайн сайхан үйлс болгомоор байгаа юм бол тэр залуучуудын өмнө тулгарсан проблемаа илэрхийлмээр ямар нэгэн шийдвэр гаргах төвшөнд хүрмээр л байгаа юм бол зүгээр өөрийнхөө л нөөц болцоог ашигла. Чи хэдий чиний бусдын дэмжлэгийг авах нь хараат болно. Тэр хэмжээгээрээ чиний өөрийн үзэл бодол бусдих болох аюул хамгийн их. Тэр чинь өөрөө л залуу хүний хувьд эмгэнэл ахгүй юу? Тийм үү? Бид нар чинь хамгийн алдах юу гэмд алах юмгүй насан дээр яваа хүмүүс шүү дээ. Ганц хамгийн магадгүй зоригтой үе дээр яваа. Тийм үү? Гэтэл энэ үеийг л тэр боомлуулад хин нэгэнд тэр боомлуулчих вэ гэдэг айдас чинь л ердөө өнөөдөр Монголын ямар ч бай либералч арчилсан ч социалист ч залуучуудын бүгднийх нь эмгэнэл. Оронд нь бид нэр ингэ сууж байхынхаа оронд юу ярьж явах хэрэгтэй байсан бэ гэхээр ямар ч намын залуучуудаа бид нарт тулгарсан нэг л асуудал юм. Монгол залуу хүн болгон байрт олно гэдэг боломжгүй. Байрныхаа асуудлыг ярий. Чөлөө цагаа өнгөрөх газараа ярий. Одоо тэр баараа орой ажилладаг болгоорон бол тэрийгээ ярий. Энэ талын яг тэр нийгэмд хүргэж байгаа дуу хоолойг заавал ингээл улсын хурлын гишүүнээрээ дамжаад тэрэндээ ойлгуулах гэж явахын оронд чи сошиал медиаг ашиглах ч юм уу энгийн чөлөөт байгаа залуучуудыг сэргээх тэднийг амжуулж дамжуулж тэднэрээр харин шийдвэр гаргах төвшөнд хүрэх нөхцөл чинь өөрөө биднэрт өнөөдөр бүрдсэн ертөнц байгаа. Тэгээ хэр зэрэг сонсох бол маш их. Би энэ дээр яагаад ихтгэлтэй хэлж ин гэхээр сая нөгөө Таиландд нэлээд боо юм боллоо шүү дээ. Тэгээ Таиланд ч манай тэр нөгөө хамт яг бид нар нэг юунд харьяалагддаг нэг зөвлөлт Азийн. Тэгээд нэг нөхөр нь ерөнхийлөгчөөр нь ажиллаад би генсекер нь ажилладаг гэсэн оройн над руу бичиж байгаа. Булгаан бид нар их намтайгаа ингээд муудалцчлаа. Маргаашийн юуг засгийн газрыг эсэргүүцэх хөтөлбөрийг бид нар ингэж зохион байгуулад бид нар ийм марафон хийхээр гүүхээр болчлоо. Гэхдээ би нэг хэсэг жоохон цочирдаг. Гэхдээ та нар чи их намтайгаа ингээд зөвлөлтөд хамаагүй ингэчиж болдго юм уу зөвлөлтгүй юм гэсэн. Ягаад бид нар ирэх бид нар залуучуудын байгууллага бид нар хараад бус. Тийм л зоригтой ах хэрэгтэй байна л да. Ер нь залуучуудын байгууллага бол тэгэхээр бид нар заавал тэр эрх баригчдын амыг хараад эднэрээр л нэг зөвшөөрүүлчих юм бол бүх нийгэм сайжрах гэдэг юм шиг бодох хэрэггүй. Тэд нар магадгүй өөрийн онцлогтойгоо өөр гэсэн амьдралын циклтэйгээ яваа. Бид нар болохоор залуучуудын проблемаа өөрсдөө л өөрсдийн гараар хинээс чараас бич шийдэх. Одоо бид дөрөв ингээд сууж байна. Одоо засгийн газрыг барьж байгаа 3 намын одоо төлөөллийн сууж байгаа байхгүй тий. Эрх баригчид байхгүй юу? Тэгшэрний эрх баригчдаас хамааралгүй гэж ярьж болохгүй юм. Одоо миний бодлоор бол жишээлбэл Монгол Ардын нам олонх байгаад шүү дээ тий. Ер нь бүгд юм шүү. Үгүй Ардын нам ч сөрөг хүчин шүү дээ. Монгол Ардын нам олонх байгаад ажиллаж байхад жишээлбэл бид нар ямар мэдрэмж байсан бэ гэвэл засаг төрийнхөө бодлого үйл ажиллагаанд бид нар шүүмжлэлтэй ханддаг байсан. Гэхдээ энэ ханддаг хандлага нь нийгэмд мэдрэгдгүй байсан байж болно. Нийгэмд мэдрэгдв. Яагад гэвэл өнөөдөр 6 давхурт байгаа намын даргын гаргаж байгаа шийдвэр
тэнд хуралдаж байгаа удирдах зөвлөлийн шийдвэр улс төрийн шийдэл болж байгаа тохиолдолд бид нар гудамд биш 6 давхрынхаа үүдэнд очиод удирдлагуудаа өнөөдөр 3 бие судалгаа явууллаа. Анхаа улангийн асуудал гэж байна. Энэ 10 асуудлыг шийдье. Өнөөдөр төр орон сууцны асуудлыг гаргаж ирээ. Боловсролын асуудал дээр ингээ гэдэг шийдлүүд бид нар бариад судалгаагаа гаргаад нийгэмдэр асуудлаа тавиа явж ирсэн үг гэвэл та нар мэднэ. Бүгдээрээ хороолд очиод хэвлэлийн хурлаа хийгээ асуудлаа яриа. Төр барьж ихтэн бид нар үгээ илэрхийлж ирсэн. Одоо төр бариагаа бид нар сөрөг хүчин болчихгонгууд талбай дээрээ гараад үндсэн хуулийнхаа асуудалд архлаа дээр анхаарлаа хандуулъя. Үндсэн хуулиа 40 м гаргаж ирээд өнөөдөр үндсэн хуулиа улс төрчид сонсъё. Өнөөдөр 76 асуудал байна. 76 гишүүн нэг асуудал барьж аваа шийдээч гэдэг шийдлээ гаргаад 76 гишүүндээ танилцуулаад өнөөдөр их хурлын 26 гишүүн Монгол Ардын намын жишээлбэл бүлгийн гишүүд. Ардсан нам Монгол Ардын хувьсгалт нам бусад намаас ч гэсэн энэ дээр бол зөв юм а. Энэ дээр бид нар бас дугрыг гэдгээ ярилцаад бид нар явж. Тэгэхээр ер нь бол бид нар ингэж ярьж болохгүй. Залуучууд өөрсдөө яриад асуудал шийднэ гэдэг бол шийдэх хүрээндээ шийднэ. А гэхдээ улс төрийн шийдэл гэдэг бол хуулиараа хууль тогтоох байгууллагын парламентаараа шийдэгдэнэ. Тэгэхээр парламентод бид нар асуудлаа ярих л ёстой байхгүй. А гэхдээ энэ ярих процедур нь өөрөө юу вэ гэвэл өнөөдөр яг заавал залуучуудын холбоо биш. Харин жирийн иргэн гарч ирээд асуудлаа тавиад тэр нь өнөөдөр олон нийт дэмжиж явсаар байгаад их хурлын гишүүн санаачлаг болгоод тэр нь хуйлуулж болно. Засгийн газрын гишүүн барьж ороо хуйлуулж болно. А гэхдээ өнөөдөр дэрэгдэх байгууллага залуучуудын байгууллага гэж явж байгаа бол бид нар үжил бодол үнэт зүйлээр ялгарх ёстой. Ялгарх ёстой. Залуучууд энэ нь юу вэ? Өнөөдөр эн чинь шал өөр бодлого ялгарч байгаа юу? Одоо жишээлбэл либерал бодлогыг би юу гэж харж байна вэ гэвэл өнөөдөр эдийн засгийн чөлөө төрсөлдөөнийг нээлттэй болгоо баялаг бүтээх боломжийг одоо олгож өгдөг. А энэ дээр доголдолтой тал байна шүү дээ. Өнөөдөр маш олон баялаг бүтээгээд өрсөлдөөнд орох битгий хэл өнөөдрийн хоолоо яах вэ гэсэн өчнөө олон хүн биш. Өнөөдрийн түлшээ яах вэ? Өнөөдрийн хоолгүй байгаа хүн шударгаас эрх чөлөөний тухай мэдрэмж байдаг юм а гэж үг байдаг. Тэгвэл Монголын чинь олонх нь ядуу дарчиг байгаа энэ цаг үед тэгвэл дэлхийн бүх орны хөгжиж ирсэн замнал нь юу юм бэ гэвэл чинээлийг дундаж давхаргыг бий болгохын төлөө шаардлагатай хэсэгтэн төрөөс одоо нэг чинээлэг байгаа хүмүүсээс татврын бодлого арай ахиухан аваад буцаага тэргээрээ бий болгосон баялагаараа төсвийн зарцуулаад тэр хүмүүст ажлын байр бүтээх боломжийг нь олгодог, боловсрол эрүүл мэндийн хангамгаалдаг энэ бодлого явуулдаггүй гэвэл явуулдаг. Энийг бид нар жишээлбэл нийгмийн ардчлалын үзэлгээд хэлээд ш. Тэгэхээр энэ үзэл баримтлалаа хэрэгжүүлэхийн тулд ямар үнцэг байх вэ? Өнөөдөр найзын хэлж байгаа шигээр хэрвээ за бид нар ингээл боломжтой блогийн хэлж байгаа шиг тийм үү? Ингээ боломжтой юм хийгээ явъя гэвэл энэ яста нөгөө нэг гэрийг энд нь гой гэрэл зооч, энд нь гой шат хийчигээд ингээ явсан чинь нөгөөт нь хаалгагүй юм болчих магадaltaй байна. Тэгэхээр ямар нэгэн улс оронд барих гэж байгаа бол нэгдсэн концепт бодлоготой л авч явдаг. Харин аливаа гэдгийг ард түмэн аль нэг намд нь итгээд буюу тэр үзэл баримталтанд даатгаал үлдээдэг л байхгүй. За хэдүүлээ нэг 2 минут завсарлаад тэгээд студид яриагаа үргэлжлүүлье. За. Реклам. За батраа. Юу яадаг юм уу? Сая би нэг юу үзүүлэх гэж байгаа. Цагид болж байна. Би хэр сонсд юм бэ? Дарга нар. Сонсон шүү дээ. Сонсох уу? За болио л гээд ингээ муугар удаа л доо. Гэхдээ дарга маань энийг хийхгүй бол өөрөө өөрсдийн эрх ашиг биш шүү дээ. Тэр хүн чи ялах хүсэлтэй байгаа шүү. Тэр нам чи олон холох хүсэлтэй байгаа шүү. Тэгвэл өнөөдөр залуучуудаа яаж ойлголцохыг залуучуудыг байгуулсан шүү. Тэгвэл уучлаарай залуучуудын энэ асуудлыг шийдэж чадахгүй залуучууд та нарыг дэмжихгүй. Энэ нам чи олон болж чадахгүй. Тэгэхээр чи тэд нар чи олон болохын тулд тэгвэл залуучуудаа юу хийх вэ гэдгийг чи тэд нар чинь бүр асуугаад ороод ирдэг л байна. Сонгол болохоор хайртай болчих юм шүү. Хэдүүлээ жоохон юутай ярив. Хуваартай ярив. Харин тийм одоо энэ жоохон гяскас ярив. Нам жоохон давган айлч. Гомдол ирж байна. Эмэгтэйд нь жоохон бонус центр байхгүй. Бид нар яг гуруулаа микрофон засаг барьж байгаа. Микрофон нээлттэй байгаа шүү дээ. Ер нь бол дөрвийн микрофон юм биш гэ. бүх хүний микрофон нээлттэй байгаа. Ярьж болно. Яг нөгөө Тэгээд би одоо Арргээд авахгүй тул хэдүүлээ ч бас жоохон болгоомжтой хандж шүү. За нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгээ би нэг зүйлийг асуух гэсэн юм аа. За ингээд түрүүн би Монгол Ардын намын Арслан намын залуучдын холбооноос асуугаа. Таны хоёр холбоо ер нь хичнээн гişүнтэй. За нийгмийн ардчлал Монголын залуучдын холбоо 21 аймаг 9 дүүрэг гадны 9 одоо улсад амьдарч байгаа залуучууд нийтдээ 60 гаруй мянга гişүүд байна. 60. Танах. за манайх бол хатуу гişмчлэгөө үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа залуучдыг бол бүртгээд явдаг. Эргээд холбоо барьдаг, хамтарч ажилладаг. Намын нийт одоо байгаа гişүүдийн 50% залуучууд гэж ойлгож байна. Хэд гэсэн үг? 60 мянга. 60. Тэгээ одоо яа гэм бэ?